За сайн байцгаана уу? Сувдар энцэн дөрж подкастыг үзэж байгаа, сонсож байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ өнөөдрийн энэ подкастаар бид яах чинь гэхээр одоо нэгэн эрэгтэй суралцагчийн тэгээ үр дүнг хуваалцахаар түүнтэй одоо бясалгалын талаар сэтгэлийг нь хуваалцахаар яриа өрнүүлж байгаамаа. За тэгээ яагаад манай суралцагч те цогтоо ах гэд бид нэр одоо цогтоо гэд алдартай цогтоо ах те. За тэгээд яагаад цогтоо ахыг сонгосон гэхээр 2 сараас хойш яг 2 сарын 24-ний хичээл дээр хамгийн анх сууж манай бясалгалтай бол тархиа өөрчил сургалттай бол танилцчихсэн энэ сургалтанд орж исэн. Тэгээд тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл буюу бүхэл бүтэн 7 сарын турш групптэй байсаар тэ энэ бясалгалтайгаа байсаар 7 сарын турш энэ бясалгалыг хийсээр байгаа. За тэгээ дээрэс нь эрэгтэй хүн тэгэхээр тэ миний бодлоор бол урт удаан хугацаанд тэ бясалгал хийхэд ууг нь бол эрэгтэйчүүд сайхан эрэгтэйчүүд орж ирж сургалтанд суудаг ч гэсэн манай цогтой ах маань бол хамгийн урт удаан хугацаанд тэ сургалтандаа суугаад тэгээ сайхан үр дүн гаргасан учраас өнөөдөр цогтой ахыгаа ураад тэгээ сургалтанд сууж байгаа эрчүүдтэй болон манай сургалтыг сонирхож байгаа эрчүүдтэй энэ сургалтын талаар мэдээлэл өгье. Үр дүнгийн талаар хуваалцъя гэж урьсан юм аа. За баярлалаа цагтаахаа. Сайн уу Сайн байна уу багш? цагтаахаа. Сайн байна уу багш? Баярлалаа. Цаг заваа За, гаргаад ажлынхаа өдөр цаг заваа гаргаад хамтдаа ярилцахаар зөвшөөрсөн танд зөндөө их баярлалаа. Маш их баярлалаа. зүгээр дээ багш. Гол нь бас энэ бэлтгэлийн талаар ер нь бол бас аль болохоор олон хүмүүс сонсох хүсэл байгаа. Ягаад гэвэл энэ бэлтгэлийн бас үр дүн ач тусыг тодорхой хэмжээгээр өөрийн төвшөнд ойлгож мэдэрсэн учраас ялангуяа манай Монголын энэ нийгэмд энэ бухимдал ихтэй байгаа энэ нөхцөлд аль болох олон хүмүүс энэ талаар олж сонсоод хэрвээ сонирхол нь төрвөл энэ бэлтгэлээр хичээллээд одоо өөрсдийн тэр одоо дотоод сэтгэлийн бухимдал тэр стрессээ тодорхой төвшөнд тайлаад сайхан одоо хөгжөөсэй л гэсэн юм хүсэл байгаа. Тийм учраас энэ ярилцлагад ороход бол ямар ч тийм одоо саатай зүйл байхгүй багш. Баярлалаа. За би танаас нэг хэдхэн асуулт ер нь бол асууя гэж бодож байна. Тэгтээ маш чухал асуултууд те. За эхлээд те нэгдүгээр манай сургалтыг та ер нь яг те тархиа өөрчил сургалтаа яаж хамгийн анх олж мэдчихсэн бэ? Тэгээ яагаад суралцъя гэж шийдсэн бэ? За хамгийн анх яаж олж мэдсэн бэ гэхлээр одоо хүмүүс чинь YouTube дээр ингээд маш их юм ингээд мэдээлэл хараад тэргүүлээл ингээд явж байгаа шүү дээ. Тэгээ яг миний хувьд бол яг янз бүрийн тэр affirmation юм уу, тэр manifestation янз бүрийн юм сонирхол үзчихсэн. Тэгсэн чинь багшийн тэр тархиа өөрчилж амьдралаа өөрчлөе гэсэн подкаст гарч ирээд тэгэнгუут нь тэрийг үзээд айгүй сонирхол төрсөн, үнэхээр их сонирхол төрсөн. Тэгээд багшийн сувг дээрх бусад бүх подкастуудыг ээлж дараалаад яг цаг завтай үедээ бүгдийг үзээд эхэлсэн. Ялангуяа тэр Joe Dispenza чинь Монгол орчуулгатай багш орчуулсан тэр орчуулгатай подкастыг бас их олон дахин давтаж үзсэн байгаа. Тэгээ ингэж л YouTube дээрээс л анх олж мэдсэн. Тэгээд яагаад суралцах шийдвэр гаргасан бэ гэдэг энэ шийдвэр маань зүгээр л одоо юу гэдэг би нэг хэвээ сайхан ад жаргалтай сайхан нөхөр ингээл амьдарч явж байгаа л нэг подкаст гараад ирэнгуут нь гэж гайхаж харангуудаа энийг би суралцах хэрэгтэй мэнгээ шууд шийдсэн асуудал бол миний хувьд бол биш л дээ. Энэ маань энэ шийдвэр байна ер нь бол арах шалтгаан их үүсэл гэдэг нь маш эртнээс эхэлсэн байдаг. Миний хувьд бол хүүхэд наснаас маань ахуулаад сэтгэлд маань тийм нэг одоо хоосон мэдрэмж тийм нэг хоосрол гэмээр яг юу гэж нэрлэх юм бэ сайн мэдэхгүй байна. Ямар нэгэн байдлаар ямар нэгэн зүйл дутуу те ямар нэгэн ад жаргал ч юм уу баяр баясгалан ч юм уу тийм зүйл дутуу нэгдүгээр мөн сэтгэл маань үргэлж байсан миний амьдралын чанарт үргэлж нөлөөлж байсан дандаа таагүй байдлаар нөлөөлж байсан зүйл маань юу вэ гэхээр надад тийм үргэлжийн тийм айдас тийм зовнил төгшүр байгааддаг байсан. Тэгэхээр энэс би сурахын тулд хүүхэд байхаас анх болоод янз бүрийн зүйлийг сонирхож эхэлсэн. Хамгийн анх одоо олж авсан зүйл маань хатгаа йогийн жижигхэн нэг ном байдаг гэсэн дээр үед тэрийг авч сонирхоо тэгээд тэнцээ хүн өөртөө ихтэй болох зориг одоо зоригтой болдог гэдэг ч юм уу нэг тийм юутай дасгал маслыг сонирхож эхлэх ч юм уу те ийм их маягаар эхэлж ирсэн. Ерөнхийдөө тэгээд насан турсан хойноо
юу альва зүйлс ингээд нээлттэй болоод ирэхин цагт 2 3 4 янзын тийм бяцлаглыг би туршиж үзсэн байдаг. Гэхдээ тэр туршиж үзнэ гэдэг маань ердөө юу гэдэг нэг удаа ч юм уу нэг өдөр ч юм уу хийчихэд байхсан биш. Багадаа нэг хэд хэдэн сар бүр уртдаа зарим төрлийн зарим бяцлагыг бүр хэдэн жилээр нэлээд олон жилээр тэгж хийж үзчихсэн. Гэсэн хэдий ч тэр нөө бяцлагуудын маань үр дүн нь миний яг хүсэж ийсэн тэр үр дүн юм гарч ирэхгүй байсан. Магадгүй миний тэр яг замнах хэвээр зам биш байсан ч гэж магадгүй тийм ээ. Тэрнээс би тэр бяцлагын аргыг сайн муу гэж хэлэх юм бол байхгүй. Нөө нэг сэтгэлд мань байгаа зайц хүйдэс зовнил тэр нэг хоосон мэдрэмж тэр бүхэн маань тэгээд тэр чигээр байгаадсан байхгүй юу. За тэгэхээр нөө бяцлагуудаа ерөнхийдөө болчихсон ингээд явж исэн бяцлаа ингэсэн хийхэ болсон байхгүй юу. Тэгсэн мөртлөө ерөнхийдөө яг над шиг иймэрхүү дотоод юм мэдрэмж иймэрхүү надтай адилхан хүмүүс бол ерөнхийдөө мөнхийн эрэлтд байдаг. Яг тэр сэтгэл санааны дотоод тэр сэтгэл зүрхнийх нь шаардлагыг нь хангаж чадах тэр дотоод сүнсний хөгжил гэдэг ч юм уу те бэлэг ухааны хөгжил гэдэг ч юм уу яг энэ зүйл дээр тийм эрэл хайгуул хийж байгаа хүмүүс бол дандаа мөнхийн эрэлтд байдаг гэж надад тэгж бодогдтол доо. Яг тэгэл хэдийгээр бяцлаа хийхэ болсон ч гэсэн бас нэг тиймэрхүү зүйлд өлөн нүдлээл надад хэрэг болчихуцаар миний тэр нэг дотоод хэрэгцээг маань хангachмаар юу байна гэдэг ч юм ингээл өлөн нүдлээл явдаг байсан. Тэгээд яг энэ багшийн тархиа өөрчлөлт амьдралаа өөрчлөлт гэсэн энэ подкастыг бол сонсоод цааш нь олон дахин лавшруулж үзээд батлаас нь бодоо. За энэ бяцлагыг би заавал турш үзэх хэрэгтэй байна. Энийг би заавал хийж үзье гэд. Тэгээд эндээс миний одоо энэ сургалтанд орё гэсэн шийдвэр гарсан юм аа. Тийм тэгээ ер нь нэг тийм дотоод сэтгэлийн нэг юм амар амгалан бус, тайван бус нэг тийм яагаад байгаа мэддэхгүй нэг тийм таагүй мэдрэмжтэй амьдрах угаасаа тийм гоё сайхан юм биш л дээ тий. Тэгээд харамсалтай нь өнөөдрийн нийгэмд тийм мэдрэмжтэй, тийм одоо дотоод дуу хоолойтой, эвгүй таагүй дуу хоолойтой тэгээ нэг юу нь мэддэхгүй дутуухгүй, юу нь мэддэхгүй болж бүтэхгүй, юу нь мэддэхгүй буруу зүрөө гэсэн ийм мэдрэмжтэй яваад идэх хүмүүс маш их байдаг. Би өөрөө ч гэсэн яг доктор Жоо багшийн бяцлагаар хичээлж үзсээс өмнө бол асар их сэтгэл зүйн олон янзын асуудалтай байсан. Тэгэхээр ер нь яг тийм байхдаа хүн маш хэрэл хайгуул хийдэг юм байлээ. Бас яагаад мэдхгүй учраас энийг тэрийг их олон туршиж үздэг юм байлээ л дээ. Надад ч гэсэн тийм юм байгаа. За тэгээд та ямар ч байсан сургалтандаа ороод ирсэн байна тий. Сургалтанд орж ирээд танд хамгийн таалагдсан нь юу байв? Сургалтаас. За сургалтанд таалагдсан зүйлүүд олон зүйлүүд байсан. Гэхдээ хамгийн түрүүнд яг энэ сургалтын талаар энэ бяцлагын аргын талаар ингээд танилцаад тэр подкастуудыг сонсоод ялангуяа Joe Dispenza эмчийн багшийн орчуулсан Монгол орчуулалтаа тэрийг үзэж байхад нэг зүйл нь хамгийн түрүүнд одоо таалагдаад яг шийдвэр гаргахад нөлөөлсөн нэлээд чухал нэг зүйл нь бол уучлаарай. Юу байгаа юм? Бүх зүйл нь тийм яг айгүй энгийн мөртлөө шинжлэх ухааны тайлбартай байгаад байгаа. Тэр айгүй сонирхолтой сайхан санагдсан. Ер нь альва бяцлал тийм юунд бол тодорхой хэмжээгээр тийм шашны ч юм уу эсвэл тодорхой хэмжээгээр мухар сүсгийн гэмээр деталь тийм элементүүд айгүй их орсон байдаг. Одоо адаглал юу гэдэг яг энэ бяцлал за яг энэ үедээ ингэж ийм тарныг хэлнэ, ийм одоо юм мантра хэлнэ гэдэг ч юм уу те. Иймэрхүү яригддаг. Тэгэхээр энэ маань бас бидэнд тэгээд дээрэс нь үр дүнгийн талаар бас жоохон тодорхой биш байдаг ч юм уу те. Иймэрхүү асуудлууд гараад ирдэг учраас зарим бяцлалууд бас жоохон юу санагддаг л та. Энэ тархиа өөрчилж амьдралаа өөрчлөх гэсэн энэ Joe Dispenza эмчийн энэ бяцлагын арга бол бүх тэр одоо техникүүд, бүх тэр одоо бяцлагын явцад болж байгаа үйл явдлууд тэр бүгд нь яг шинжлэх ухааны үүднээс тайлбарлагдсан байдаг. Тэгээд тэр тайлбарууд нь бүр одоо ямар ч юм ойлгохооргүй тийм хэцүү үг хэлгээр биш, айгүй энгийн байдлаар за энэ бол ийм учраас ингэж нөлөөлж байгаа, ийм учраас хүний бие одоо эрүүл сарвал болж ингэдэг гэл бүх тайлбарууд нь айгүй энгийн шинжлэх ухаанч байдаг. Энэ бол хамгийн түрүүнд таалагдсан. За тэгээд цааш нь ярих юм бол яг нэг бяцлал хийгээд яг сургалт эхлээд ингэ явж байхад яг ангиараа бас яг ер нь нэг ижил төрлийн
хүмүүс байгаа байхгүй яг те энэ одоо сэтгэлийн хэрэгцээ шаардлага мөн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлага юу гэдэг юм те ерөнхийдөө л нэг зовлон нэгтэй ер нь дэлхийн хүмүүс юм бүгдээрээ л зовлон нэгтэй л те тэгээ тэнд яг нэг тийм нэг гэр бүл шиг тийм гоё тийм уур амьсгал үүсэж байгаа дээрэс нь яг тийм асуулт нэг жоохон эргэлзээ төрсэн ч юм уу эсвэл ойлгохгүй байгаа зүйл дээр багш маань аягүй сайхан тайлбар хэлж өгдөг байсан. Тэр нь их гоё ухаалаг маш оновчтой гэж ярьдаг байсан. Тэр бол одоо над мэтийн иймэрхүү хүмүүст аягүй тийм гоё сэтгэлийн урам өгч, тийм өгч чаддаг байсан. Гэх мэтлэнгээр олон гоё тийм таалагдсан сайхан зүйлүүд, эерэг зүйлүүд зөндөө байдаг. Ямар ч үс эхний хэлцэнд бол тэгж хэлж болох юм байна багшаа. За баярлалаа те. Надад ч гэсэн яг доктор Жоо багшийн тайлбар хүнийг тэр сэтгэлийг тэгж гоё ойлгож тайлбарсан. Түүнийг нь одоо ингээл биеийн доторх даавар гормоноос эхлүүлээд биохимион те ингээл энергийн бүх ингээд төвшөнд нь тайлбарлаад хин ч гэсэн нэр ойлгохоос өөр аргагүй болтол ингэж гоё хэлбэршүүлж чадсан үнэхээр гайхалтай санагддаг байхгүй юу. Тэгээ сая бас ингээд нөгөө нэг би чинь доктор Жоо багшийнхаа сургалтанд суусан шүү дээ очиж 7 хоногийн сургалтанд суус. Тэгэхэд тэр нөгөө нэг гаргаж ирж байгаа шинжлэх ухааны судалгаа, баталгаа нотолгоо бид нар нөгөө SARS гэдэг кино бөөнөр үзсэн тий. Тийм тэр тэднэр нь бол бүр үнэхээр ингээл бараг бясалгалаа хийхээс өмнө ингэх нь шүү дээ. Энд ингэж мэдрэх тийм шүү дээ. Ингэх нь шүү дээ. Хүү яг ингэхэд ингэдэм байж тэгэл ингээл бүх юм тав тодорхой. Тэгээд ойлгоход амар хэлбэр зүгээр л нэг юм санхүүч те ямар ч тийм шинжлэх ухааны эрдэмтэн биш юм ч биш ийм хүн байсан ч гэсэн очиод түүнийг нь ойлгох боломжтой байгаа нь маш их гайхалтай байсан л да. Тэгээд тийм ч учраас дэлхийд даяар ингээл сар болгон те хэдэн мянган хүн сургалтанд нь суудаг маш олон ийм олон сая дагагчтай ийм болж чадсан баг л та юмыг хэлбэршүүлж чадсан. Тэгэхээр бас их талархалтай байна те. Яг л зүгээр санхүүчнүүдээр багшийн яриад байгаа бүх юмнуудыг ойлгоод өөрийнхөө ойлгосноор бас л энгийн хэлбэрхэн байдлаар хүмүүст хүрэхийг хичээдэг. Тэг үнэхээр тэр маань ингээд ойлгомжтой санагддаг. Тэр нь өөрөө энэ бясалгалд дурлах үнийг хийсээр байх шалтгаан болдог бол би бас үнэхээр их талархалтай байгаа тийм. Энэ дээр бол бас их баяртай байна. Ашгүйдээ те. Тий их багшийнхаа сайхан онцлогийг нь те номных нь онцлогийг агуулгыг нь ингээд хадгалаад алдсгүй ингээд тэгээд хүмүүст үр дүн гаргаж ийн гэдэг нь бол үнэхээр сайхан байна. Тэгээ таны үр дүнг яриа л да те энэ бясалгал хийж хийснээс хойш дотоод болон гадаад ямар үр дүнгууд гарав? Тань сайхан хаваалцаач. За үр дүнгийн хувьд бол ер нь гайхалтай гэж хэлнэ. Энэ бол боттой. Урд нь би түрүүн хэлсэн 3-4 төрлийн бясалгалын аргуудыг нэлээд урт хугацаагаар туршиж үзчихсэн гэж хэлсэн байгаа тийм ээ. Тэгэхээр тэнд бол миний мэдрээгүй, мэдэрч чадаагүй зарим мэдээж бясалгалууд бол зарим тохиолдолд богино хугацаанд боловч айгүй тийм сонирхолтой айгүй гайхалтай бас тийм мэдрэмжүүдийг авчлаа байсан л та. Гэхдээ тэр бол яг тийм зүгээр тийм одоо хүлээлт маягаар те зүгээр хүлээгээд анхаарлаа төлөөлөх зүйлээрээ төлөөлүүлчихэл ингээд хүлээдэг зүгээр л нэг одоо те тодорхойгүй байдал тэнд байгаад байхгүй юу. Гэтэл энэ Joe Dispenza энэ багшийн маань энэ бясалгалын аргаар бясалгал хийхлээр хамгийн гол нь яг ухамсартайгаар өөрөө зоригтойгоор одоо тодорхой үр дүнд хүрч болдог. Юу гэж хэлж чинь гэхээр би миний хувьд насан туршид маань ингээд хүүхэд байхаас маань ингээд надыг одоо дарангуйлаад миний амьдралын чанарт айгүй тийм сөргөөр нөлөөлж исэн зүйл бол би түрүү хэлсэн айдас тийм одоо төгшүүр зовнил байсан. Үндсэнд бол би өөрөө бас их сөрөг хүн байсан байгаа байхгүй юу. Сөрөг учраас өөрөө одоо ирээдүйн одоо ямар нэгэн зүйлийг болох гэж байгаа одоо юу гэдэг нь жишээ нь дунд сургууль байлаа гэхэд одоо сургууль ингээд шилжээл явдаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр нэг өөр сургууль очихлоор одоо яах вэ гэж дандаа нэг сөрөг байдлаар асуудалд ханддаг. Тэгээд сөрөг байдлаар хандангууд тэндээс нэг одоо нэг л сөргөөр бодож байгаа юм чинь тэндээс чинь одоо айц зовнил төгшүүр төрчдөг байхгүй те. Гэдэг ч юм уу. Тэгэхээр миний тэр сөрөг байдал маань айгу тийм үнэхээр одоо тийм надад тийм би өөрөө тийм сөргөл хүн байсан. Тэр нь миний амьдралын чанарт үнэхээр айгу таагүй нөлөөлдөг. Тэр нэг төгшүүр айдсын маань үндсэн болоод явааддаг байсан байгаа юм. За тэгэхээр миний хувьд бол яасан бэ гэхээр хамгийн түрүүнд яг энэ
тархиа өөрчилж амьдралчлаа гэсэн энэ бяцлагын аргаар хичээллээд Мгм. хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл маань би тэр өөрийнх нь тэр дотоод айдсаа яг өөрийн ухамсартайгаар бүр зориудаар түүнийгээ давж чадсан. Өөр бяцлагын аргуудтай энэ техник энэ юу байдаггүй. Би л миний мэддэг те миний турш үзсэн бяцлагын аргуудтай итгэр зүйлс байхгүй байсан. Харин энэ бяцлал дотор маань яг тийм арга техник байгаад би өөрөө ухамсартайгаар өөрхийн айцыг даван гарч ялж чадсан. Энэ бол үнэхээр миний хувьд маш том хамгийн том гэж хэлж болох усаар те амьдралд маань гарсан том ахис дэвшил гэж би үнэхээр хэлэх байна. Дотоод сэтгэлийн маань хувьд. За тэгээд дээрэс нь одоо нэгэнт биднээс амьдралд нөлөөлж байгаа боловч биднээс өөрсдөө буцаад тэр нөлөөлж байгаа тэр саад бэрхшээлийг давхад хэцүү. Ийм тохиолдолд бид нэр юу хийж болох вэ? Тэ? Түүнийг яаж давж гарах боломж байдаг вэ гэдгийг бас энэ бяцлагаар заадаг. За энэ маань бас биднээсийн одоо тэр сэтгэлд төрөөд байгаа стресс мөн биднээс одоо сэтгэлээр унгаадаг тэр бүх тэр юмнуудыг давж гарахад тэр бүгдийг хөнгөлөхөд тэр сэтгэлийн их дарамт тэр ачааг хөнгөлөхөд айгу тустай тийм техник арга техник энэ бяцлагаар заадаг нь айгу сайхан юм байсан. Тэгэхээр одоо үндсэндээ би бол одоо бяцлагынхаа хичээлийнхаа үр дүнг ярьж байгаа шүү дээ тийм ээ. Тэр юуны түрүүнд бол айцаа давсан байгаа юм. Айцаа бүр ухамсартайгаар өөрийн ухамсартайгаар зорилготойгоор давж чадсан. Энэ бол хамгийн түрүүнийх. Тэгээд цааш нь ярих юм бол миний тэр нэг сөрөг байдал юм их багассан. Ер нь сүүлд бараг байхгүй шахуу болсон байгаа. Тэгэхээр нөгөө нэг би ч одоо урд нь яг хөө ингээд янз мэдээж нэгэн амьд хүн юм чинь элбийн зүйлийг мөрөөдөн тэ бодно төсөөлнө гэсэн хэдийч агуу сайхан эрг сайхан зүйлсийг мөрөөдсөн хэдийч нөгөө нэг сөрөг бодол маань миний тэр сэтгэлд сууцчихсан байгаа бодолт маань тархинд маань суудсан байгаа тэр сөрөг дандаа сөргөөр бодоод юмыг дандаа унгаадаг тэр нэг дадал зуршил маань салхууд агаад яваад исэн. Энэ бол тэр дадал зуршил маань энэ бяцлагын ачаар ер нь ингээд сарнаад багасаад одоо бол би тэр сөрөг бодол дээр ер нь анхаарал бодвол тодорхой хэмжээнд нэг тархины маань айл нэг болонд нэг тэр сөрөг бодол байгаа л байх гарч ирж байгаа цуглаж байгаа. Гэтэ тэн дээр би анхаарлаа төвлөрүүлэхэ болчихсон. Төлөвлөхгүй байж чаддаг болсон. Энэ маань юу хийж яах гэхээр би өөрөө буцаад айгуу тийм эерэг хүн болж чадчих байгаа байхгүй юу. Тэгээд амьдралдаа ямар нэгэн тийм эерэг сайхан зорилго юу байдгийг те мөрөөдөл юм ингээд тавина бодно. Тэгээд тэрний наан элдв сөрөг бодол бодохгүй болохоор миний тэр бодол хүсэл маань амархан түргэн хангалттай сайхнаар биелэх юм боломж нөхцөл эндээс үүсч гарч байгаа гэж хэлж болно. Тэгэхээр энэ маань хоёр дахь зүйл маань би сөрөг байхаа үнэхээр үндсэндээ болж чадсан, баргалж чадсан гэж хэлж болно. Мэдээ 100% жог байх тэрийг бас сайн мэдэхгүй байна. Ер нь би айгүй эерэг болсон гэдгээ айгүй тодор мэдэрч байгаа. Тэр хэмжээгээр өөрийнхөө ирээдүйд улам итгэлтэй болсон, өөрийнхөө хийж байгаа үйлдэлтэй энэ бүхэнд айгүй итгэлтэй болчихсон гэдгээ хэлэх ёстой. За гадаад амьдрал дээр маань энэ саяных бол дотоод сэтгэлийн маань хөгжил дэвшил харагдаж байна тийм ээ. За гадаад амьдрал дээр маань юу ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр би бол яг ажилтай байсан, тогтмол ажилтай ингээд тодорхой орлоготой байжсэн. Гэхдээ сүүлийн саяхан нэг удааг өнө нэлээд хэд хоногийн өмнө юу яасан гоё тийм ажлын санал хүлээж авсан. Тэр ажил маань ямар утга учиртай вэ гэхээр ийм одоо хоёр компанид зэрэг ажиллах гэхдээ зүгээр нэг цалин аваад ажиллах биш. Хоёр компаниас тодорхой хэмжээгээр нэг хувь авах гэдэг ч юм уу те цалингаас гадна хувь авах. Энэ маань одоо одоогийн хийж байгаа ажлаас маань хамаагүй илүү санхүүгийн одоо боломжийг олох те хэмжээний ийм сайхан ажлын санал авсан байгаа. Тэгээ энэ маань би бас юу гэж бодож байна гэхээр нэг яг эерэг болж чадаад сөрөг бодлуудаас сөрөг бодолдоо дарлагдхаа болоод түүнээс чөлөөлөгдөөд хүн дээрээ анхаарлаа төвлөрүүлэхээ болсны ач гавьяа буюу өөрөөр хэлбэл товчдоо энэ бяцлаглын маань ач тус юм аа гэж би ингэж бодож байгаа. За баярлалаа. Мэдээж таны нөгөө нэг гоё нарийн мэрэгжил те мэдлэг чадвар тэр нөлөөлж л байгаа л та. Гэхдээ нэрнгээсэн үнэхээр нэг доктор Жо багш ярьдэн штэ те. Your personality creates your personal reality буюу чиний яг хувь хүний зан ааш те бодол мэдрэмж түүнээс гарах сонголт тэр хариу урвал зан төлөвч нь өөрөө бидний яг энэ амьдралыг бүтээдэг гэж байгаа те. Тэгэхээр миний амьдрал дээр энэ угаасаа маш их одоо өөрчлөлт авчирсан. Тэгээд одоо яг энэ
хүмүүстэй ажиллаж үнийгээ бусдад хуваалцаж зааж эхлэхээс өмнө би надад ажилласны мэдээд байгаа үнэн гэдгийг мэдээд байгаа боловч хүмүүс дээр ажиллах юм уугүй юу те яавал ажиллахын гэдгийг үнэндээ бас м, итгэлтэй байгаагүй хамгийн анх хэлж явах та. Тэгэл ингээл явах тусам те эхнээсээ ингээл үр дүн гараад эмэгтэй, эрэгтэй одоо ингээл хөгжсөн залуу бүх насны хүмүүс дээр үр дүн гарч штэ ер нь. Ингээ хараад ах тусам яг таны саяны хэлсэн тэр нэг дотооддоо хийсэн өөрчлөлттэй штэ. Тэр Аа. нэг бодол мэдрэмжтэй байнгын мэдэрч идэг тэр нэг мэдрэмжүүд ээ штэ. Тэрэн дээр бүр ингэж суур тим юм дээр гарч байгаа энэ өөрчлөлтүүд хүний амьдралыг үнэхээр бүр ингээд танигдахааргүй болтол нь тэгж сайн сайхан болгож өөрчлөх боломжтой гэдгийг одоо улам л одоо ингээд баттгаж ноттгоод та хэдийнхээ үр дүнгээр хараад бахархаад ээж байна. Тэгээд надад бол үнэхээр Уучлаарай багшаа, яриг нь тасалчих уу. тэг. Одоо яг би сая ерөнхийдөө ингээд бяцлагынхаа үр дүнг хэлж जैन те. Аа. За яг дотоод сэтгэлийн юм юу байна. Тэгээд гадаад амьдрал, материалын амьдралтай авир маань ийм ажлын санал ирлээ гэдэг ч юм уу те. Гэхдээ хамгийн гол нэг өөрчлөлт маань биднээс дотоод сэтгэлд болон тэр нэг хуучин сөрөг дадал зуршлаа ялж гараад эерэг болж чадж байгаа. Тэр бол бүр маш олон зүйлийн түлхүүр гэж би бодож байгаа юм те. Тэгээ энэ маань юу гэж хэлэх чинь гэхээр одоо яг шинэ ажлын санал гэдэг ч юм уу яг түүгээр миний амьдрал бас ингээд бүр төгсгөл болчихгүй. Тэгээ энэ бол миний амьдралын төлөвлөлийн зорилго биш. Энээс гадна өшөө олон сайн сайхан зүйл тохиолдно гэдэгт би огт эрэлзэхээ болчихсон байгаа байхгүй багшаа. Энэ бол хамгийн том энэ бяцлагаар олж авсан хамгийн том бэлэг тий хамгийн том ач тусна гэж би бодож байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн энэ ажлын саналаар зогсохгүй амьдралд өшөө ирээдүйд хийж бүтээх амьдралд маань тохиолдох мөн би өөрөө ингэж хөгжсөнийхөө хэрээр бас бусад хүмүүсийн амьдралд нөлөөлөх ч юм уу те энэ ер нь ямар хэмжээнд би ажиллаж чадах эрг зүйлийг түгээж чадах боломж байна. Тэр хэмжээнд ажиллахад надаа ямар ч одоо эргэлзэх зүйлгүй ч юм уу те тэр бүхэн бүтэмжтэй сайхан болно гэдгийг итгэл бат итгэл сэтгэлд маань төрсөн. Энэ бол хамгийн том хамгийн гайхалтай зүйл нь гэж би хэлэх байна багшаа. За ийм мэдрэмжтэй явах ямар вэ зэгтээ? Ийм мэдрэмжтэй явах үнэхээр гайхалтай. Ийм мэдрэмжтэй явахад яг одоо энэ бүхэл миний бүх тийм одоо юу гэдэг вэ? Зүгээр энэ гадаад нөхцөл те материалын амьдрал маань бүр тийм амар тэнгэр газар шиг тийм өөрчлөгдсөн юм байхгүй. Гэхдээ одоо юу гэдэг юм үнэхээр одоо сэтгэл дүүрэн ийм гоё баян те сэтгэлээр баян байна гэдэг чинь хамгийн том чухал зүйл байгаад байна л да. Тэгээд өөртөө итгэлтэй байна гэдэг ямар сайхан бэ те. Энэ маш гоё мэдрэмж. Одоо би юу ч хийсэн сэтгэлийн угаас те. Яг үнэ. Тэр өстой үнэхээр хамгийн үнэтэй зүйл нь би тэрийг гэж би хэлэх байна. Багшаа нэрээ. Тий. Амар амгалан болсон уу? Амар амгалан болж тэгэлгүй. Мэдээж тэр айц төгшөөр зовнил тэр бүхэнч байх болчихж байгаа юм чинь. Мэдээж амар амгалан байлгүй яг хоо. Тэгээ амар амгалан болчихлоор альва зүйлд угаасаа л хүссэн өсөөгүй эерэг байдаг болчт юм байна. Тэгээд нэг одоо гаднаас янзын одоо хуучин гэл нэг юм таагүй тэр нэг зүйл аливаа нэг тийм нэг онцгүй зүйлд ингээл маш хурдан хариу үйлдэл үзүүлээл тэрэнд би уурлаад бухимдаад буцаад нэг сөрөг юмдаа мэдрэмжэндээ автаал ингэдэг байсан. Тэр одоо бол тийм байхгүй. Ингээл яг л зүгээр хөндлөнгөөс ингээл ямар ч тийм юуг харж байгаа байхгүй. Сэтгэл маань тэр нэг үүссэн байгаа тэр амар амгалан байдал маань яг л тэр хэмжээгээр тэр огт хөдлөхгүй бат ингээд суудсан. Тэгээд элдв тийм гадны ерөнхийдөө биднээс нэг сэтгэл зүй маань сэтгэлийн тэр сэтгэл хөдлөл маань дандаа гаднаас хамааралтай гадны материалын амьдрал ер нь нийгмийн энэ амьдралаас хамааралтай байгаад байсан бол одоо болвол түүнээс хамааралтай болчихсон. Одоо түүнээс нэг тусгаарлагдсан, түүнээс нэг жоохон дархлаатай болцсон гэмээр ч юм уу те. Нэг ийм гадны тэр элдв зүйлд тэр болгон хямраад цалигаад ингээд хөдлөөдийн хоргүй юм л болцсон байгаа байхгүй. Тэгээд энэ маань айгүй гоё үнэтэй цэнтэй хамгийн сайхан зүйл маань одоо хайрлж хамгаалмаар тий хин нэг хүн энийг надаас сулгаалж авахгүй шүү дээ. Энэ чинь хамгийн үнэтэй зүйл байгаа байхгүй. Та тэгээд бас ер нь нэг өдий олон сар хичээлээд ийм гайхалтай үр дүн дотроо гаргаж яах гэхээр ер нь альва эд баялагч бай, сайхан харилцаач бай, эрүүл мэндч бай, юу ч байсныг бүтээх арга барил олж авсан болов уу? Ер нь бол тийм. Одоо юу гэдэг
яг тийм нэг арга бол яг сууж эхэлж байна. Яг гоо ерөнхийдөө энэ миний бясалгал хийж бясалгалд суралцсан хугацаа маань хангалттай урт хугацаа байгаа шүү дээ. Энэ явцын дунд бас мэдээж жоохон эргэлзэх, тэнэгэлзэх, эсвэл жоохон бууж өгөхийг хүсэх юм уу те, ийм л юмнууд ер нь цөөнгүй байсан. Тэгээ хамгийн сүүлд нэлийн би эрүүл мэндийн хөвч тэр сэтгэл санааны хөвч тэр нэлийн гүн уналтанд ороод тэгээд түүнээсээ гарч ирсний дараа бол энэ бясалгалын маань одоо ач тус хүч чадал те гарах тэр одоо үр дүн бол үнэхээр илүү бүр тод мэдрэгдэж илүү тийм хүчтэй энэ бясалгалд би татагдсан. Одоо нэгэсэндээ оргилд гарахын өмнө наан нэг гүн жалгаар ороод доош унж байгаа маягтай болцоод тэгээд дээш өсгөлийг бүр илүү өндөрт гадаг гэдэгтэй адилхан иймэрхүү нэг тийм үйл явдал саяхан болоод өнгөрсөндөө нэг тодорхой хугацааны өмнө тийм. Яста гоё юм те. Доктор Жоо багш чи өөрөө бас эрэгтэй хүн штэ. Эрэгтэй хүн ар гэрээ авч явах, тэжээх те. Нийгэмдэр үүрсэн том хариуцлагатай, гэр бүлийнхаа өмнө үүрсэн том хариуцлагатай, үр хүүхдийнхаа өмнө үүрсэн том хариуцлагатай те. Эхнэрийнхаа өмнө үүрсэн хариуцлагатай ч гэх юм уу. Ингээ харахаар ер нь нийгэмд эрчүүдийн үүрэх хариуцлага маш том байдаг. За тэгэл мөнгө олох ёстой, ингэх ёстой, тэгэх ёстой ч гэдэг юм. Тэгээд үнэхээр тийм их ачаалттай байхад дээрэс нэмээд сэтгэл зүй тогтворгүй, ийм айц төвшөөрөхтэй ийм тийм байхад хүн бол ингээд маш их сэтгэл зүйн дарамт авдаг гэж доктор Жоо багш надад ярьдаг байхгүй. Тэгээд ийм үедээ тийм үү, нэг талаас үүрэг хариуцлагын дарамт, нөгөө талаас те дотоод нөгөө нэг сэтгэл зүйн өмнө шууган дарамт, ийм дарамт байхад нөгөө нэг яадаг вэ гэхээр те хоорондоо өрсөлдөн, атаархан тэмцэлтэнж байдаг юм уу, ийм тиймгээд нөгөө хүний хамаг муухай зан чанарууд гарч эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол би яг туйлын үнэн гэж боддог. Үнэхээр тэгдэг бах. Тэгэхээр ингээд хүн те эд баялагийгч бай, сайн сайхан бүх юмыг ингээ бүтээх нэг юм аргатай болчлоо штэ. Аргатай болчлоо. Тэр талаар ойлголттой болчлоо. Тэгэх юм бол мэдээж нэгдүгээрт маш их сэтгэл амарна, тийм үү? Тэгээд таны хэлдгээр гоё өөртөө ихтэй болно. Би юу ч байсан бүтээн гэдэг нэг юм. Эр хүний нэг тийм өөртөө итгэл чинь нөгөө хамгийн секси болгодог зүйл гэдэг аа штэ, тий? Тийм өөртөө ихтэй. За тэг үнэхээр яг ингээд дотооддоо өөрчлөлт хийгээд тэр нь гадааддаа ингээд бааргүй гарч ирээд ийм гоё үр дүнд хүрдэг байх юм бол ер нь эрчүүдийн сэтгэл зүй ямар болох вэ? Энэ нийгэмд эрчүүдийн хоорондын те танд ер нь энэ талаар нэг тийм одоо яг эрчүүд үнэхээр ийм ихтэй. Тэгээд ерөнхийдөө яг хаашаа зорж явж байгаа өөрийнхөө зорилгыг мэддэг те тодорхой амьдралынхаа утга учирыг ер нь айгүй тийм ойлгоод бүх зүйл нь өөрхийн өмнө гоё тийм тунгалаг тав тодорхой болоод ирэхин цагт хэрвээ ер нь бүх эрчүүд тийм болж чадах юм бол энэ нийгэм үнэхээр гоё сайхан үнэхээр стил нэг үлгэрийн орон гэдэг шиг болох байх гэж би бодож байна. Ягаад гэвэл тэнд бол яг тийм болсон тохиолдолд хоорондоо атаарах, чөтгөрхөх ч юм уу те эсвэл айгүй тийм бүдүүлэг юм уу эсвэл бие биенээ үл хүндэх байдал ч юм уу те энэ бүхэн алгуулж сарна шүү дээ. Өрсөлдөн тэмцэлдэх өрсөлдөн тэмцэлдэх тийм таагүй зүйлүүд ер нь л байхгүй болно. Ягаад гэвэл өөрийгөө нэгдүгээр тэр хүмүүс нь хайрлаад сурна. Өөрийнхөө одоо амьдралын үн цэнийг ойлгоод сурна. Тэгэхээр нэгэнт өөрийнхөө амьдралын үн цэнийг болон бус зүйлийг ойлгоод ирэхин цагт тэгж ойлгож чадсан хүн бол бусдын амьдралыг бусдын одоо тэр үн цэнийг ойлгож эхэлнэ шүү дээ. Бусдыгаа хүндэж эхэлнэ шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр л одоо юуны төрөнд нэг манай Монголын нэг үг байдаг. Биэцсад гэрээсээ төрөөс гэдэг тийм. Энэ одоо энэ бяцлалын үр дүнгээр бид нэр яаж яах вэ гэхээр юуны төрөнд бид нэр хараахан нэг өөрийгөө засч чадахгүй мөртлөө нэг алхмаа даваад шууд гэрээс гад тэгж байгаа цаашлаад гэрээс ойлгохтой чадаагүй цаашаа төрөөс гад юм уу ингээд яваад их нэгсэндээ яг байх ёстой үе шатаад даваад яваад энэ байдал чинь байхгүй болоод энэ бяцлагаар бид нэр юуны төрөнд бие засч эхэлж байгаа маа. Тийм үү? Бид нэр сөрөг бодлуудад авч ийн сөрөг бодол гэдэг чинь муу муухай таагүй зүйлүүд бус өөрийнх нь талаарч тэр бусдын талаарч тэр сөргөөр бодоод яваад ирэх юм бол тэр хүний амьдрал дандаа сөргөл байна үстэй. Мөн бус хүмүүсийн амьдрал ч гэсэн тэр хүн чинь дандаа сөрөг таагүй л одоо үйл явдлыг учруулах ийм л хэмжээний одоо тийм санаа сэтгэлийн байдалд явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүн чинь өөрөө эерэг болоод ирэхин цагт
бусдад адаглал одоо хор хүрхэ болно үстэй тий. Тэгээд Тийм. өөрийнхөө амьдрал биерийг хандаад ирнэ гэдэг чинь Мгм. энэ бол сайн сайхан нийгэм үүсэх одоо хамгийн анхны зур одоо эхлэн гэж би боддог. Нийгэмд биднес ярьдаг шүү дээ. За энэ одоо энэ улсын их хурлын гишүүнийг сольчвол одоо амьдрал сайжрах гадна гэдэг ч юм уу. Үгүй ээ, тийм шээ. Юуны түрүүнд бид нэр эхлээд өөрсдөө бодол санаа мөн тархиндаа суудсан байгаа тэр сөрөг бодол тэр дадал зуршлуудаа солих хэрэгтэй байхгүй юу? Энд ганц тусалж чадах зүйл маань энэ Joe Dispenza багшийн энэ бясалгал байгаамаа. Тийм ч учраас энэ бясалгалын маань нэр байгаа шүү дээ. Тархиа өөрчилж амьдралаа өөрчилдөг. Юуны түрүүнд бид нар өөрсдөө тархиа өөрчлөөгүй цагт бол биднээс амьдрал сайжрахгүй. Яг тархин дахь тэр сөрөг бодолтойгоо бид нар Улаанбаатарт байна уу, Хөдөө байна уу, гадаад байна уу? Яг тэр Америкт бодолтойгоо байна уу? байгаад хаан ч яг л тэр амьдрал маань дагаал яваад байна. Тэр сөрөг юу маань. Тэгээд дээрэс нь амьдрал тохиолж байгаа тэр сайн муу өвчин зовлон юу гэдэг те нэг азгүй явдал ч юм уу. Нэг л тархинд нь тэр нэг азгүй явдлынх нь их суулж дадал зуршил нь ингээд суугаад яваад байгаа цагт бол тэр азгүйдэл бол тэр хүнийг хаач явсан дагаж явна. Ямар ч ажилд очисон дагаж л явна. Тэгэхээр тэрийг л өөрчлөхгүй бол бид нэр өөрчлөгдөхгүй. Тэгэхээр энийг өөрчилж чадах энэ бясалгал маань үнэхээр гайхалтай л гэж би хэлэхээр байна. Тэгсэн мөртлөө ямар ч хүн ойлгож болох хуйцаар энгийнээр тайлбарлагдсан тэнд ямар нэгэн нууц зүйл байхгүй, ямар нэгэн тийм одоо юу гэдэг бухар сүсгийн шинжтэй юм байхгүй, янз бүрийн гайхдаг тийм тарин марин юу ч байхгүй, ийм л зүйл. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхалтай гэж би хэлэхээр байна. Тэгээ таны сайн хэлсэн биз дээ те ингээд бие засаад гэрээ зас гэ тэгээ төрөө зас гэ те энэ үгийг би яаж ойлгодог гэхээр үнэхээр гэрээ зассан ир хүн бол ерөөсө хүний дээд байхгүй юу. За бие зассан ир хүн те ингээд эхнэрээ ингээд ядаж л хүндэлж хайрлна тийм үү ямар ч утга учиргүй ухамсаргүйгээр ямар нэгэн юм хийхгүй. За тэгээд ийм тань шиг одоо ийм хүлээцтэй, эерэг бодолтой, ийм өөртөө итгэлтэй тэгээд тэр нь ингээд амьдрал дээр нь, ахуй дээр нь, санхүү мөнгөн дээр нь өөрийнх нь үүрсэн үүрэг хариуцлаган дээр нь ингээд илрээд амжилттай байгаад, аз жаргалтай байгаад, бусдаа эвтэй найртай сайхан харилцаатай яваа эр хүн бол нэрээ үнэхээр эмэгтэй хүмүүсийн хамгийн хүсдэг эр хүн байхгүй нөгөө хүсэмжит залуу гэдэг шиг те. Тэгэхээр ийм болцсон хүнээс ямар эмэгтэй хүн салъя гэх юм бэ? Ийм болцсон эрэгтэй хүнийг ямар эмэгтэй хүн өвөл хөндлөе гэх юм бэ? Юу гэж ийм нөхрөө хүн амьтанд муулж явах юм бэ те? Юу гэж ийм нөхөртөө муухай харьцах юм бэ? Тэ? Ерөөсөө ингэ бодохоор хүн өөрөө яг биеэ засахаар тэр зэсмэ эрэгтэй хүн гэрээд биеэ засахад за эмэгтэй хүн ч гэсэн биеэ засахад дагаад гэр орных нь уур амьсгал харилцаа итгэлцэл те би бинийгээ хайрлах хүндлэл ингээд дагаад дэше ингээ өсчээд юм шиг надад санагдсан. Тэгэхээр яа харахгүй биеэ засчээж дараа нь гэр нь засагдана. Тэгээд ээж нь аавыг нь хүндэлж байгаа аав нь үнэхээр хийх үргээ бүрэн дүүрэн хийж байгаа ийм гэр бүлд хүүхэд ч гэсэн хүссэн үсээгүй ээжигээ ч хүндэлнэ аваагаа ч хүндэлнэ тийм үү. Тэгэхээр эн чинь яг нөгөө нэг бүх юм гоё ингээ голдрлоороо ороод жинхэнэ гэр бүл гэж ямар байх хэвтэй. Эн чинь сая ингэж нөгөө нэг бие зассан хүмүүс дээрээс сайн сайхан гэр бүл гарч ирэх юм байна гэдгийг би одоо өөрөө ингээд амьдрал дээр алхам тутам ингээд ойлгоод яваад байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй те ийм болцсон хүмүүс нийлээд төрөө засдаг баг. Эхнэр нь нөхрөө дэмжин итгэн урамшуулна тий магадгүй унаад ороод ирэхэд нь түшээд босгон ч байдаг юм уу эсвэргээрээ эхнэр нь ч гэсэн бас л бүгд л нийгэмдээ үүрэг хариуцлага хүлээсэн хүн байгаа шүү дээ тий эхнэр нь ч гэсэн ингээл ороод ирэхэд нөгөөтг нь эсвэргээрээ яг хайрладаг хүндэлдэг дэмждэг тий нүмер нөөлөг болдог түшдэг энэ цагтаа сая Монгол улс тий улс шиг улс болох юм болов гэж би бас боддог байхгүй. Тэгэхээр таны саяны ингээд яриаг сонсоод байж ах нэрээ яста ийм ир хүн бол нэрээ яста хүсэмжит ир хүн байна л гэж би бодож байна. Баярлалаа багш. Тэгээ яг хуу миний хувьд бол би бас амьдралд маань янз янзын сайн муу зүйлүүд зөндөө тохиолдсон. Тэгээд яг энэ бясалгал ямар азар би энэ бясалгалтай гэж учрав. Ямар азар багшийн подкастыг олж сонсоод тэрийг үзээд тий энэ бясалгалын сувгийг олж авах гэж үнэхээр баярлалдаг. Энэс өмнө бол би чинь энэс өмнө бол бас яг үннийг хэлэхэд бас амьдрал маань тэгэн догон бас тий янз бүр байлаа. Бүр энэс бүр эрт магадгүй
10 жилийн өмнө ч юм уу яг энэ бэлтгэлэг болоод үзээд сонсоод ингэсэн бол би миний амьдрал бас өнөөдрийнхоос мэдээж шал өөр л байх байсан байх гэж би бодож байна л доо. Тий. Ер нь гэхдээ за яг энэ бол миний хувийн амьдрал. Энэ бол миний хувийн амьдрал бол бусдад нэг сонирхолтой биш. Нэмж хэлэх зүйл юу вэ гэхээр үндсэндээ нэг улс орон хөгжих үндэс маань угаасаа нөө иргэд маань өөрсдөө хөгжиж ухамсараа тэлж сэргэг ухамсартай болж ингэж чадсанараа л улс хөгжинэ гэж би боддог. Тэрнээс биш ямар нэг улс төрийн нам мамтай тэр мөрийн системийг солино гэдгээрээ улс хөгжинэ гэдэгт би нэг итгэдэг юм аа. Ер нь иргэд нь өөрсдөө гоё нээлттэй оюун ухаантай болоод хөгжиж байж дотоод сүнсний хөгжил гэдэг ч юм уу те бэлэг ухааны хөгжил тэр нь тодорхой түвшинд хүрч ийж тэгээ бүгдээрээ биеийг хүнддэг, биеийг хайрладаг, биеийг боддог хэдийгээр материалын амьдрал бүгдээрээ тийм элбэг хангалуун биш байсан ч гэсэн бүгдээрээ биеийг ойлгодог ийм болсон цагт бол улс хөгжихэд нэг тийм зовлон байхгүй байх гэж би боддог. Энд ч гэсэн итгэж ингэж явдаг. Тэрнээс биш хин нэгэн гишүүнийг сольснороо асуудал шийдэгдээд бид нэр гоё болох биш. Бид нэр өөрсдөө ихлэд гоё болох хэрэгтэй байхгүй тийм. Харин тийм нөгөө Монголын нэг ийм мэрэгэн үг гэдэг штэ эргэн баян бол уус баян гэж те. Яг тэгэхээр та түрүүн хэлээч тийм сэтгэлдээ маш баян болсон гэ те. Тэгэхээр бас те ер нь бол яа харахгүй энэ улсыг хэн өөрч явна гэхээр нэг улсын хурлын гишүүн өөрч яваагүй байхгүй те. Сая ард иргэд, сая татвар төлөгчид, сая ажилчид, сая аав ээж, сая өөр хүүхэд энэ улсыг угаасаа бий болгож байгаа, авч явж байгаа. Тэгэхээр энэ дотор аль болох олон хүн ингэж өөрчлөгдөж чадах юм бол сая хүссэн үсээгүй манай улс угаасаа их сайхан орн болох хаа гэж би бас яг тань шиг адилхан итгэж байна. Тэгэхээр цогтойхтой баярлалаа. Танд өөр хэлэх зүйл байна уу? Би ч бас яг тиймэрхүү амьдралыг бас зах цухаас нь туулсан нэгсэн одоо юм таагүй хэцүү те амьдралын одоо уналт нухчаа энийг бас тодорхой хэмжээнд туулсан яг одоо ч гэсэн ийм олон хүмүүс сэтгэлснээр унсан гутарсан амьдралдаа итгэл алдарсан хүмүүс зөндөө явж байгаа байх. Ялангуяа ирчүүд маань бүр хүүхд наснаас ахуулаад эр хүн үйлдэлгүй юм те эр хүн нөлөөсөө үзүүлдэггүй гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар яг нэг хүнд байглаас нь угаасаа байх ёстой натурал тэр сэтгэл хөдлөлийг нь хүчээр ийм одоо хааж хүчээр тэрийг одоо хорж ингээд тийм нөхцөлд одоо ирчүүд ялангуяа өсчихсэн байдаг. Тэр хэмжээгээр нөө ирчүүд маань түрүүн багш хэлсэн те одоо маш их тийм одоо ачаалалд байна нэгдүгээр те янз бүрийн одоо нийгмийн болон гэр бүлийн гэдэг ч юм одоо мөнгө цаас олох хэрэгтэй гэдэг ч юм олон тийм дарамт гэдэг ч юм ийм нэлээд ачаал байдаг. Дээрээс нь нэг ирчүүд маань бүр тэр дотоод сэтгэлийнхаа нандин нарийн тэр сэтгэл хөдлөө тэр болон гаргаж чаддаггүй гаргах гэхээр л нэг одоо юу гэдэг юм нялзраа те гэсэн энэ мөч ийм одоо юу байсан юм байна. Уйлахаа гэж үг л. Уйлахаа гэдэг бос хүмүүс маань найз нөхдөд ч юм уу хин нэгэн бирийнхэн ч юм уу одоо муугаар таагүйгээр сөргөөр хилчих болов гэсэн ийм айдас дотоод тийм айхтай айдас эсвэл нэг жоохон ичих ч юм уу те нэг иймэрхүү байдлаас болоод улам нэг анханасаа тэгээс сурцсан болохоор тийм байдлаар ингээд хамаг юм дотроо бугшаагаад явааддаг санагддаг. Ер нь ялангуяа ирчүүд голдуу те эмэгтэй хүн бол яг ярьдаг угаасаа ярих тийм одоо юутай тэр ч гэсэн хүмүүс болохоор эмэгтэйчүүд арай өөр байх. Ирчүүдийн одоо ерөнхийдөө тийм яг ирчүүд хоорондоо 9 жиром ярих нь ярина. Гэхдээ дотоод сэтгэлийн нарийн тийм мэдрэмжээ ер нь тэр болгон хүнд нээж ярихгүй. Ер нь ярьдаггүй шүү дээ ирчүүд бол. Тэр хэмжээгээр тэр хүмүүс маань гаднаасаа харахад ингээд айгүй айтайхан хэвийн байгаад ч гэсэн дотроо бол яг үнэхээр сэтгэл готролд орсон хүмүүс маш олон байж болдог. Яг л сэтгэл готрол хүний гаднаас нараад тэр царай зүсээр нь ч юм уу те бие авч явж байгаа байдлаар энэ хүн сэтгэл готрол орсон байна гэдгийг шууд 100% таниад мэдхэд маш хэцүү байдаг. Тэгэхээр нэг айгүй ийм мэддэхгүй мөртлөө нууц байдлаар сэтгэл готролд орсон явж байгаа ирчүүд зөндөө байдаг. Эсвэл за готролд ороогүй маа гэхэд угаасаа дотроо бүр багтарч чадаад тэгээ хамаг юм нэг бугшсан, хөрөнгөлөгдсөн тэрийг хинд гаргаж ярих уу, тэгээ ярих хүн байхгүй. Үнэхээр сайн хантай улсууд нь бол тэрийг бол ойлгоод тэрнтэйгээ сайхан ярилттай хамаг юм задлаад яриад ингээд ойлгоод гоё нэг сэтгэлд чөлөөлж чаддаг хүмүүс мэдээж зөндөө байгаа бах. Гэхдээ тэгж чадахгүй хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр тэр хүмүүст зориулаад юу хэлж болох вэ гэхээр тийм хүмүүс байвал
энэ хүү одоо энэ тархиа өөрчилж амьдралаа өөрчил гэдэг бяцлагыг тодорхой түвшинд туршиж үзээсэй гэж би хэлмээр байна. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр бяцлагыг хангалттай урт хугацаанд ингээд хийгээд тэгэхээр нөгөө нэг сэтгэл маань бугшдсан байгаа, хөрөмтлөгдсөн байгаа тэр бөөн бараан тийм сөрөг энерги эсвэл сэтгэл готролч юм уу тэр бүхэн чинь баг багаар ингээд тайлагдаад явааддаг. Эдгээр бид нэр одоо өөр хүнд эсвэл сэтгэл засалч дээр очихгүй байсан ч гэсэн энэ бяцлагыг хийснээр энэ бяцлагад оролцоод багшийн яриаг сонсоод өөр бусад тэр нөө хамт суралцж байгаа хүмүүсийн яриаг сонсоод бас дээрэс нь өөрөө өөрийнхөө тэр зүйлийг бас тодорхой хэмжээр жоохон задлж яриад ч юм уу те хамаагүй ганц өгүүлбэр хэлсэн ч болно. Иймэрхүү маягаар ингээд тэр бяцлал хийгээд явахлаар нөгөө нэг тэр хөрөмтлөгдсөн байсан сөрөг бараан энерги чинь биднээсээ сэтгэлийг дарамтлаад биднээсээ амьдралын чанарыг унгаагаад байгаа тэр таагүй зүйлс маань баг багаар ингээд сарнаад эхэлдэг байхгүй. Тэгс сарнж эхэлсээр нэг мэтгэл үнэхээр одоо тууштай ингээд явж байгаа тууштай бяцлал хийгээд яваад их юм бол нэг мэтгэд тэр нэг айхтар биднээсээ үнэхээр унгаагаадсэн тэр сэтгэлээр унгааж хямраажсэн тэр айхтар хүнд бараан зүйл маань нэг л мэтгэд хөнгөрөөд нэг л мэтгэд сарнаад алга болчдөг. Үнэхээр алга болж чадна. Энэ бяцлагын тэр говья энэ ач тус бол үнэхээр яг тэр байдаг. Тийм учраас би яг тийм хүмүүс одоо яах вэ гэд амьдралынх нь одоо юу амьдралын итгэлээ алдсан ч юм уу гарцаа болохгүй байгаа хүмүүс энэ бяцлагыг сонирхож үзээсэй гэж хэлмээр байна. Гэхдээ энийг бол харанхуугаар те шууд юу гэж мэдхгүйгээр шууд энэ сайн гэсэн би орой гэдэг ч юм уу ингэх хэрэггүй. Түүний оронд энэ Сувда багшийн маань подкаст байгаа. Мөн дээрэс нь Joe Dispenza багшийн Монгол орчуулгатай гоё сайхан тийм подкаст байгаа. Тэрийг олон дахин үзэх хэрэгтэй. Тэгээд бүх энэ бяцлал ер нь чухам яадгийн яаж ажилдгийн яагаад хүний одоо энэ сэтгэл санаа болон эрүүл мэнд бүх зүйлд ингэж сайнаар нөлөө эерэг нөлөө үзүүлээд байгаа юм бэ гэдэг тэр учрыг их л сайхан ойлгож авчаад үнэхээр өөр чинь таалагдж байгаа энэ миний сонголт мөн байна миний явах зам мөн байна гэж бодож байгаа бол энэ бяцлагыг хийж үзээрэй гэж би хэлэх байна. За ингэж л хэлэх байна багшаа. За баярлалаа. Би бас цагтаа байхдаа ингээд хоёр гараа өргөө санал нийлж байна те. Үнэхээр тууштай хүн ингээ хичээгээд хийх юм бол зайлшгүй өөрчлөлт гардаг. Яа тэгэхээр энэ бол нөгөө тархины эргэл толболтын асуудал те. Гол нь хаяхгүй байх хэрэгтэй, буужхгүй байх хэрэгтэй. Тэр бүтэл хүрнэ те. Тий, тэгээ яг тань шиг хүсэх хэрэгтэй. Тий, хүсэл төрхийн тулд мэдээж яг бас ингэдэм юм шиг байна. Одоо үүдээ амьдрал ах нь яг хэвийн ингээд сайхан яваад байгаа ямар ч тийм одоо бэрхшээл зовлон тохиолдохгүй гэдэг ч юм уу те. Бүх зүйл нь бэлэн байгаа. Мэдгүй одоо яг ямар байдлаар байх юм. Ерөнхийдөө тийм зовж үзээгүй эсвэл одоо юу гэдэг тийм гүн уналтанд орж үзээгүй хүмүүс болвол дээшээ өксхийн амтыг мэдрэхгүй байхгүй. Тийм учраас яг ийм зовсон одоо айгүй хэцүү байгаа хүмүүст би гэж хандж хэлсний учир нь ийм хүмүүс одоо яг ийм бяцлагыг хийх бүс төрөх магадлал илүү өндөр байгаад байна. Тэрнээс бол амьдрал ах нь хангалттай хэвийн сайхан гоё байгаад юу бол нэг тэр болгон яг энийг заад байна ч гэдэг өөрт нь нэг хэрэгтэй биш санагддаг байхгүй яг ийм. Энэний жишээ нь бол юу гэдэг нэг барууны орнуудад одоо яг сүүлийн үед өөр болоод байгаа. Гэхдээ тодорхой нэг хугацааны өмнө бол барууны оронд амьдрал ах айгүй хэвийн сайхан байдаг байсан учраас тэнд бол хүмүүс тийм бяцлал зэргийг ердөө сонирхдаггүй юм байсан. Тэгсэн мөртлөө бүгд сэтгэлийн асуудалтай тий сэтгцийн болон сэтгэл зүйн айгүйх асуудалтай байсан. Гэтэл ядуугийн туйл гэж нэрлэгддэг энтэг оронд маш олон гигантнүүд төрсэн байдаг. Хэдийгээр толгой дээр нэг стонер толгойд ор хоромгүй тий ийм хүмүүс мөртлөө айгүй ад жаргалтай явдаг. Тэднээс чинь яадаг вэ гэхээр яг тэр айгүй хэцүү амьдралыг туулж байгаа учраас яг энэ бяцлал ч юм уу тий ад жаргалын ирэлд одоо ороод хүнийг тодорхой төвшөнд олцсон учраас ажралтай явдаг гэдэг ч юм уу те бас нэг ийм асуудал байдаг л да. Тийм учраас би хэцүү байгаа хүмүүс маань ийм үнэхээр тийм амьдралын хэцүү хөдөө авч явж байгаа бол энэ бяцлагыг сонирхоорой гэж хэлсний учир нь тэр юм л да. Нэр хэдий шүү те би өөрөө ч гэсэн асар том уналтанд орж иж сая бяцлал хийж тэгээд надад өөр гарц гаргалгаа байхгүй өөр шийдэл байхгүй байсан учраас хичнээн хэцүү байсан ч тухайн үед ажиллахгүй байгаа юм шиг санагдчихсэн ч те хэрэгжихгүй байгаа юм шиг санагдчихсэн ч би чадахгүй байгаа юм шиг санагдчихсэн ч гэсэн ерөөсө бууж өгөөгүй над дугаас өөр сонголт байгаагүй. Тэгэхээр нэрээ таны хэлж байгаа бас нэрээ үнэн баг. Ерөнхийдөө одоо юу гэдэг авралын гарцыг хайж байгаа байхгүй тий. Тэгэхээр ганц олдож байгаа авралын гарц маань
энэ дотоод сэтгэл зүрхээ өөрчлөх, үзэл бодлоо өөрчлөх, тархинд дах тэр хуучин муу сөрөг бодол, сөрөг зуршлаа өөрчлөх энэ л гарц байгаа даа. А энэ гарцад энэ юунд туслах хамгийн одоо хурдан үр дүн гарч чадах. Дээрээс нь шинжлэх ухаанч айгүй энгийн тэг бүх юм ойлгомжтой ямар ч нууц зүйл байхгүй энэ бяцлагын арга бол яалтчгүй тархиа өөрчилж амьдралаа өөрчлөе гэсэн Жо Диспенза багшийн энэ гаргаж үүсгэж гаргасан энэ бяцлал мөнөөсөө мөн гэж би дахин давтаж хэлье да. За тэгээд яриа өгчтэй өөрийнхөө цаг заваас зарцуулж өөрийнхөө дотоод сэтгэлийн тий болоод энэ гадаад амьдралд чинь гарсан өөрчлөлтийг бидэнтэй харамгүй хуваалцсан цогтойхтой маш их баярлалаа. Тэгээ таныхаа одоо цаашдын тий ажилд нь амьдралд нь эрүүл мэндэд нь тэгээ тэр бас сэтгэлийн болон тий биеийн эрүүл мэндэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээ тантай цаашдаа урт удаан хугацаанд бас хамтдаа ингээд нэгэн тэ сургалтын нэрэн доор ингээд хамт явах хаа гэж бодож байна. Та минь олон хүмүүс нөлөөлж олон хүмүүсийг те өөрчлөхөд өөрийн хувь нэмрээ оруулаарай гэж хүсье. За баярлалаа багшаа. Багштай баярлалаа. Бас багштай хэлэхэд багшаа маань энэ сайхан бяцлагын аргыг Монголд оруулж энэ бяцлагын одоо Монгол дахь түүчээр болоод олон хүмүүст зовсон сэтгэлийн шанал эдэлж байгаа мөн биеийн эрүүл мэндийн хөвч гэсэн таагүй байгаа энэ олон хүмүүс тус болж байгаад би үнэхээр их баяртай байгаа. Тэгээ багшийнхаа энэ ажилд нь улам их амжилт хүсье. Улам олон хүнийг энэ замдаа хөдөлж дагуулж ороосоо гэж тий хүсэж байна. Мөн би өөрийнхөө чадах хэмжээнд энэ бяцлагын талаар болохоор өөрийнхөө ойлгосон мэдсэн хэмжээнд хүмүүст ярьж хэлж мөн багшийнхаа бас ажилд тусна хэмжин гэдэгтээ бас ихтэй байгаа. Энэ бол үнэхээр бас айгу зөв зам гэж би бодож байна. Тийм. Тэгээд багшаа угаасаа зөндөө олон хүмүүс оруулсан байгаа шүү дээ. Эхнээсээ сайхан үр дүн аваад те. Тий яг гоо шатхын дотор яг л энэ маань үнэхээр ер нь энэ бол хүний ер нь ямар ч хүний мөн чанар байх. Юу гэдэг альва зүйл өөрт нь айгу сайн сайхан гоё байхлаар энийг аль болохоор олон хүнд хүргэх юмсан олон хүн түгээх юмсан гэдэг ийм бодолтой ийм юутай үзэл баримтлал хүмүүс энэ бараг л их хүмүүс тийм байдаг байхаа л гэж би бодож байна л доо. Яг тэр ч утгаараа л над гоё санагдсан надад айгу эрг нөлөө үзүүлж байгаа зүйлийг аль болохоор олон хүнд түгээх юмсан хүргэх юмсан гэсэн бодолтой байдаг. За баярлалаа нэр зөвхөн ах юм нь оруулж ирсэн сургалтанд ингээд санал болгоод оруулж ирсэн хүмүүс эхнээсээ маш сайхан үр дүн хүртээд бүгд л баяртай байгаа. Би бас маш их баяртай байгаа тий. Хүмүүс тэгж өөртөө гоё өөрчлөлт гарч байгааг нь харах бол надад дандаа хамгийн одоо юм аз жаргалтай юунаас болж би нулимс туслуулдаг болсон бэ гэхээрсээ тийм юмнаас л болж тий хүмүүсийн үр дүнгээс тэр хүмүүсээс авж байгаа энэ талархал тэр нэг өчигдөр орой гэхэд амраа ихч намайг уйлалж явах жишээ нэг тий талархлаа хэлээд тэгээд энэ мэтчилэн ингээд хамгийн их жаргал авдаг зүйл маань үнэхээр нэрээ яг нөгөө өөрөө авах гэхээсээ илүү хүмүүсийн авсан байгааг харах хүмүүсийн баярлж байгааг харах энэ ч өөрөө яг жинхэнэ нөгөө таны саний хэлдгэр хүний мөн чанар байх гэдэг жаа энэ бол яг бас үнэн байх. Тэгээд өнөөдрийнхөө подкастыг тэ хоёлаа би биэндээ баярлж талархаад ингээд дуусгая. Тэгээд танд маш их баярлалаа. Үнэтэй сайхан туршлагаа тууллаа хуваалцсанд. Тэгээд үл хичээлээр уулзцгаая да. За баярлалаа багшаа. За хичээлээр уулзъя. За баярлалаа. За баяртай.